Бичсэн хүмүүсээ санаж байгаа. Хоёрдугаар сургуулийн анхны цуглааны хийжсэн. Тэгээд түүнээс өмнө болохоор биднээс үрдийн гэрүү гэдэг цуглаанд 9 бүлгээр явж ирсэн. Тэгээд бидсэн бидний өдөрт ивэж бидний өөрсдөө биетээр энэ цуглааны яг 1 жилийн өмнө хийсэн юм. Эхлэл нь нэг л жирийн боловч зорилго нь тэнгэрлэг байлаа. Бурхан хүн бүрийг зоригтойгоор бүтээсэн. Бид амьдралынхаа алхам тутамд ямар нэгэн сонголт хийх болдог. Бид бүгдээрээ өөр зан чанартай, өөр хүсэл тэмүүлэлтэй. Харин Бурхан бидний амьдралын замыг бэлтгэж, өөрийн зорилго руу чиглүүлж байдаг гэдгийг энэхүү түүхээс бид харах болно. Хүмүүс бид нэр их зүйлийг төлөвлөдөг, боддог. Хүмүүс бид нэр их цооцолдог. Гэхдээ хүмүүс бидний тооцоолсноос агуу зүйлийг Бурхан төлөвлөдөг юм аа гэдгийг энэ 20 жилийн хугацаанд бас эзэн өөрөө бидний амьдралд гэрчлэл болгож харуулсан. 1990-с 2000 оны ихэнх үе Монгол улсад арчилсан хувьсгал яллаа. Картын бараанаас зах зээл рүү шилжлээ. Ирээдүгээ сайн сайхан болгохын төлөө сайн сайхан амьдралыг хүссэн монголчууд харь орныг зорж ирсэн цаг. Тэдний дунд цөөн хідэн гэр бүл байсан бөгөөд Бурхнаар дуудагдсан тэдний сүнслэг амьдралын эхлэл байсныг тэдний хинж тухайн үедээ мэдээгүй юм. Тухайн үед ч одоо бас амьдрал хэцүү байлаа. Мөнгө олохоор үр хүүхдээ орхиод ингээд ажил хийхээр ингээд зарим нь тэнд очиод хар ажил хийгээд визгүй ингээд хууль бусаар ажиллаж исэн. Тэнд очиод ажиллах тэнд өдрийн 10-аас 12 цаг ажиллах, шөнийн ээлжинд ажиллах үнэхээр тийм амаргүй байсан. Тэгж бид нар ажиллаж явж явах үедээ анх Гербан гээд Монгол цуглаан дээр очсон байна. Тэнд байсан хүмүүс маш халуун дотноор хүлээж авч Бурхны хайраар үйлчилдэг ахын дүүс маань биднийг босгон байгуулж үнэхээр итгэлийн замд оруулсан. Гербан чуулган дээр хамгийн анхны сургалт зохион байгуулагдсан. Тэр сургалтанд хамрагдахад одоогийн манай Ивэлийн хурд чуулганыг үүсгэн байгуулагдсан хүмүүс яг тэр сургалтанд хамрагдаад тухайн сургалтыг төгссөн хүмүүс одоо эцэлдэгдээд Гербан чуулганы ахлагч болж одоо жинхэнэ тэр үйлчлэлийнхаа гарааг эхэлжсэн нь энэ одоогийн Ивэлийн хурд чуулганы одоо суурийг байгуулах тийм бэлтгэл ажил явагдажсэн гэдэгт би одоо итгэдэг. 2005 он харь холын Солонгос улсад Бурхантай уулзаж түүний хайрыг таньж мэдсэн цөөн боловч итгэл нэгт ахын дүүс найзууд Христийн хайртай их орондоо иргэн ирсэн юм. Тэдний сэтгэлд Бурхны хаанчлалыг байгуулах сүнслэг үсгэлэнд нэрвэгдсэн Монгол ахын дүүстэй сайн мэдээг хүргэх хүсэл гал мэт шатж байлаа. Мөнгө олохоор тэнд очисон зарим хүмүүс маань цуглаанд явдаг болсон. Тэгээ Библийн сургуулиудад тодорхой хэмжээнд хамрагдсан, сургалтуудад хамрагдсан. Тэгэл нэг л мэдхэд 5 жилийн дараа 6 жилийн дараа бүгдээрээ бөөнөрөө Монголд эргэж ирээд баримтчилгаа их явж исэн. Тэр баримтчилгааны дунд би ингээд нөхөртөөгөө хамт баригдаад бит хоёр 2005 онд Монголд ирж исэн. Бид нар ч гэсэн ирээд бас амьдралаа өөрөөр эхлэн бизнес гээд ингээ ботсон. Зарим нь сургууль сураад буцаж явна гэсэн төлөвлөгөөтэй ирсэн. Ингээ бүх зүйлээ гүйцэлдүүлж чадаагүйсэн ч гэсэн тэндээс нэг л зүйлийг хамт авч ирсэн гэж би боддог. Тэр бол юу байсан гэхээр би Бурхантай хамт Монголд ирснээ мэдсэн. Байр байшинтай болох гэж амьдралаа сайжруулах гэж Солонгос явсан гэж бодсон. Харин өнөөдрийн цаг мөчид эргээд харахад Бурхан намайг оргуу хоосон ухар мөчид тэр бодлын дунд өөрийнхөө агуу үйлсэд хэрэглэх хэн нэгэн болгож босгон байгуулахын тулд Солонгос руу хөтлөн дагуулсан гэдэгт би итгэж байна. Одоо цуглаан байгуулагддаг болоосай би очиод нэг жижигрэн чигээд юм уу шалын чугаагаад юм уу байж байгаа юмсан. Монгол оронд сүм цуглаан байгуулах чин хүсэлтэй тэдний хүсэл зорилго нь биелэлэн олж тэртээ 2005 онд Ивэлийн хурд чуулганыг байгуулах шийдвэрийг гаргахад хүргэсэн юм. 7 гишүүнтэй анх Ивэлийн хурд чуулганыг Чадраахан гэр бүлд одоогийн 14 хороололд одоо үүсгэн байгуулах шийдвэрүүдийг гаргаад бидний гаргасан шийдвэрүүд бол ердөө тухайн үедээ хоорондоо ярилцаад тэгэл ердөө шууд шийдвэрээ гаргаад явцдаг. Одоо ингээ ботход бол нэг талдаа их сайхан, нэг талдаа бас айгүй зөрөгтэй шийдвэрүүд байсан. Тэгээ бурхан мэдээж энэ дээр бид нар зүрх сэтгэлийг бэлдэж өгсөн учраас энэ зүйл болсон л гэдэгт бол би итгэдэг.
Цуглаан дээрхэ тэнцээ маш итгэмжтэй, эзэн дээр бат суурилсан ийм гайхамшигтай итгэлийн ахан дүүсээр хамтдаа нэгдэж бурхнаар өдөрдүүлэн шуулганаа тарьсан. Яг сүм чуулган болж гарсны дараа бол биднэрт шийдвэрлэх олон асуудлууд гарсан. Биднэрт юу ч байгаагүй, байр байгаагүй, хөгжмийн зэмсэг юу ч байгаагүй, зөвхөн биднэрт итгэл л байсан. Маш их зүйл бидэнд дутагдчихсэн. Маш их зүйл дутагдчихсэн. Тэгээ түрээсийн зарим түрээсэлж байгаа байрнууд маань цуглаан хийхэд бүтэн сойд дээр ирэхэд өнөөдөр та нарыг оруулахгүй гэд бид нэр ингээд гинтийн тим явуулаад бидний зөндөө хэлээд гисэн. 3-4 байр бид нар шилжсэн байгаа. Тэгээ энэ байрнаас байр шилжихийн хооронд бол 1-2 удаагийн мөргөл одоо хаана их байр байхгүй гэж тохиолдол гардаг байсан. Нэг ч мөрглийг бид нар байргүйгээс болж алдаж байгаагүй. Тэр үед бидний хувьд залбираад ярьжсэн зүйл бол бид нар бурхны ижлийг бурхан хийдэг юм аа. Бүгдээрээ бурханд итгэцгээе гэдэг асуудлыг ярьжсэн. Бурхан ертөнцийг ховхоосноос бүтээсний адил Эвелийн хур цуглааныг 2005 онд юучгүй хоосон тийм газраас л тийм орчинд тийм хүмүүсийн дунд бүтээн бий болгож гисэн юм аа. 2008 оны 5 сарын 22-нд үнэхээр энэ гайхалтай Эвелийн хур чуулганы өргөөг Солонгосын Синри цуглаанаас биднэрт бас хандив тусалцаагаар барьж өгсөө. Тогтвортойгоор энэ баян гол дүүрэгт энэ үйл ажиллагаа явуулах, энэ байрыг худалдаж авах, газрыг байртай авах энэ боломжийг олгосон байгаа. Яг тухайн үед сүм чуулганд явж исэн хүмүүсийн маш том залбирлын сэдэв бол өөрийн гэсэн одоо сүмийн барилгатай болох бол бидний маш том мөрөөдөл байсан. Синри цуглааныхаа итгэгч болгонд бас мөн пасторудад би бас Эвелийн хур цуглааныг ийм гоё одоо мөргөлийн өргөөтэй болгож өгсөнд баярлалаа гэж та бүхэндээ хэлмээр байна. Энэ бол үнэхээр бас бурхны төлөвлөгөө байсан. Бид нарыг ирэхэд бас ам пастор маань энд Монголд ирсэн цуглаан тарих төлөвлөгөөтэй байсан юм билэ. Тэгээд бас бид нар дээр ирж биднэрт зөвлөх пастораар ажиллаад 3 жоох хүүхэдтэй ирээд энэ хүүтэн цаг агаартай хэцүү нөхцөл байдал тасан зогцоод үнэхээр бас бурхны алдрын төлөө үйлчлэх зүрх сэтгэлээ үнэхээр дуулууртайгаар дагаад Ямар ч шалтгаан хэлэлгүй, ямар ч өвдөлт хэлэлгүй бидний төлөө өдөр цаг минут бүр ингэж залбирч, хончилж, хийлж, зөвлөж цаг ямагт бидэнтэй хамт байсан. Яг энэ цаг мөчтөөс баярлалаа гэж ам пастор Самоним өр хүүхдүүд нь бас хэлмээр байна. 2006 онд Солонгос дахь Синри цуглааны Кимжин Жипсаны махлагчтай Юнигэ залбирлын ээжүүдийн баг Эвелийн хур чуулганы хүүхдүүдийн төлөө залбирая гэж хүсэл тавиад Эвелийн хур чуулганы 40 хүүхэд үүнд хамрагдсан байна. Эдгээр хүүхдүүд одоо хүртэл энэ залбирлын ээжүүдийнхаа залбирлын ачаар цуглаандаа явж, бурхандаа үйлчилж, бүгдээрээ цуглааны ахлагч үйлчлэгч нар болсон байна. Юнигэ залбирлын ээжүүдийн баг нь зөвхөн залбираа зогсохгүй Эвелийн хур чуулганы хүүхдийн цуглаанд сар бүр санхүүгийн дэмжлэг үзүүлсээр ирсэн байна. Сэмэтано 나는 살네 절바 부찡게대 Эвелийн хур чуулганы хоёр жилийн баяр мэд хүргэе. 와 축하합니다. 안녕하세요. 에벨린 호르 교회 창립 20주년 기념 예배를 축하하고 축복합니다. 바이사 목사님과 수루 목사님 그리고 사랑하는 우리 교회 지도자들과 성도님들 그동안 수고 많으셨습니다. 하나님 은혜 안에서 행복하고 건강하세요. 계속 기도하겠습니다. 에벨린 호르교회 성도 여러분, 20년 동안 믿음의 길 걸어오시느라고 또 귀한 교회를 섬기시느라고 수고 많으셨습니다. 저는 에벨린 호르 교회를 생각할 때마다 든든하고 또 자랑스럽습니다. 앞으로 20년, 아니 주님 오시는 그날까지 믿음의 길 열심히 걸어가시기를 바라고 하나님께서 에벨린 호르 교회에 주신 선교의 사명, 복음 전파의 사명 잘 감당하시기를 우리 주님의 이름으로 축복합니다. 사랑하고 축복합니다.
Өнөөдөр гэхдээ Эвэлийн хур цуглаан маш гайхамшигтайгаар өрөөгдсөн. Өнөөдөр бид өөрийн гэсэн байртай улстай татвар төлөгч олон хүмүүсийг цалинжуулан ажилдаг гайхамшигтай сайхан эзний ивэл өрөөлөөр үйл ажиллагаагаа явуулж байна. Цуглааныхаа бүтэц зохион байгуулалт, за тэгээ баясгалан пастрын үйлчлэл болоод цуглааныг үүсгэн байгуулсан ахлагч нарынхаа үйлчлэгийг харахад үнэхээр манай Эвэлийн хур чуулган бол үнэхээр Бурхны хүссэн, Бурхны төлөвлөсөн, мөн Бурхны тарьсан сүм юм байна гэдэгт би маш их итгэлтэй болж исэн. Үүсгэн байгуулагчдын алсын хараа тэмүүлэл Эвэлийн хур чуулганы үнд суурь нь болсон юм. Мөн тэдэнтэй хамт мөр зэрэгцэн зүтгэсэн хамтран зүтгэгчдийн уйгахгүй хичээл зүтгэлийг энэ цаг үед мартаж боломгүй. Тэдний хөдөлмөр, зүрх сэтгэл, чин үнэнч оролцоол өнөөдрийн бидний амжилт оршихуун баталгаа болсон юм. Хэдий тэдний зарим нь энэ цаг мөчийг Тэнгэрийн орноос үзэж байгаа ч тэд бол дурддагдах зохистой хүмүүс өнөөсөө мөн билээ. Тэдний үр хойчтой өвлүүлсэн итгэл нь одоо ч энэ чуулганд тэдний үйлчлэлийг үргэлжлүүлэхэд хөдөлсөөр байна. Бид өнгөрснийг бүтээлдсэн хүмүүст талархаж үн цэнийг нь үеийн үед санах учиртай. Аав ээж хоёр маань үнэхээр ажил гаргаад зориулт болгоод энэ зүйлийг хийгээ яваад ирсэн учраас би ч гэсэн ингээд оролцоотой байх үүднээс анхандаа явж исэн. Тэгээд сүүл рүүгээ эзэнтэй олон ихлөв ойртоод уулзах давтамж маань ингээд нэмэгдээд байх тусам ер нь яг заавал аав ээж байж гэсэн тийм хамаарал маань ажмажмар байхгүй болсон. Үлзий ахлагч маань за Үлзий баяр та хоёр ингээд хоёр хэсэг болно шүү. Хуваагдаад нэг хэсэг аван зөнгөт нь үгүй бит хоёр чадахгүй штэ яста чадахгүй гэл доошоо хараад бараг ширээн доор орохоо төгтөг байсан. Символгийн ахлагч маань одоогийн манай Бацуур пастор байсан. Тэгээ пастор маань дандаа уцаар яриад нэ яаж нээж ингээд үнэхээр уйгахгүйгээр чин зүр сэтгэлээсээ эзнийг ингээд дуудлагын дагуу ингээд үйлчлдэг байсан. Үнэхээр нөлөөлсөн баг. Би амжихгүй байна, би ингэж гин тэ би яг ийм ажилтай хахад тэгээ заримдаа залгахт нь ингээд жоохон ингээд төгшөөгч үе үндэ байдаг байсан. Яг оюутан насны дээр ч гэдэг юм уу. Хэдийгээр эхэндээ цөөн тооны итгэгчид цомхон цуглаан, нөөц бололцоо хомс бүх зүйл амаргүй байсан ч Бурхан тэдэнтэй хамт байж тэднийг өсгөж, үржүүлсэн олон жишээ бид мэднэ. Магтаалын баг гэж бол ерөөсөө байгаагүй. Зөвхөн магтаал удирдагч л гэж байсан. Тэгээд магтаал удирдах байгаа нэг хүн маань нэг банзан гитартай. Тэгээд эхэндээ ямар ч өсгөгч энтерт холбох шаардлагач байдгүй байлаа, боломжинч байдгүй байлаа. Тэгж анх эхэлж исэн. Тэгээ 20 жилийн дотор яг өнөөдрийн байдлаар бид нар харах юм бол хамтарч дуулах хоёр болон түүнээс ч дээш хүн байх боломжтой. Ингээд ийм бүхэл бүтэн багаараа ингэж магтдаг. Тэр нь ингээ 3 ээлжээр ээлжилж байгаа гэд бодохоор Бурхан үнэхээр зөвшөөрөх юм бол одоо юуч яаж ч өсгөж болд юм байна гэдгийг ингээд харахад аюу их баяртай байдаг. Данх ирэхэд цуглаан маань яг өөрсдийн гэсэн байр байгаагүй учраас тохоо үедээ хэсэг хугацааны дараа ингээд өөр газруудад цуглаан маань болж ирснийг би санаж байна. Тэгээд одоо ингээд бодоход одоо магтаалтаа ч үйлчлэхэд ч тэр бүх ингээд техник тоног төхөөрөмж өөрсдийн гэсэн байртай болчихсон бүх зүйлээр Бурханаар хангагдсан байдаг учраас одоо үйлчлэхэд ч гэсэндээ маш их сэтгэл хангалуун энэ бүх зүйлсийг Бурхан зөвшөөрч өгсөнд бид нарыг хангаж өгсөнд ивэж өрөөж өгсөнд Бурханд талархлыг өргөж байна. Энэ бол Бурхан биднийг өсгөж, өрөөсөн гэдгийг нотлон харуулсан ердөө ганцхан гэрчлэл юм. Үүнээс өөр маш олон гэрчлэл түүхүүд бий боловч тэр бүгдийг дурдна гэвэл бидэнд цаг хугацаа хүрэлцэхгүй. Өдрөөс өдөрт Бурхан дотор өргөжин тэлсэн бидний үйл ажиллагаа зөвхөн сүм цуглааны хүрээнд биш, харин нийгмийн хариуцлагын хүрээнд ч өргөжин тэлсэн юм. Одоогийн байдлаар бол жилд 12-аас 15 сая төгрөгийн татвар төлж байна. 4-р хороотой, Баянгол дүүрэгтэй ингээд банк хамтарч ажилладаг. Мөн оршин суугч нартайгаа жилд 2-аас 3 удаа бас өдрөлөг, спорт өдрөлөг, уулзалт, сайн мэдээний өдрөлөг гэдэг олон үйл ажиллагааны зохион байгуулдаг. Тэгээд үүнийг маань бас үнэлээд одоо хорооноос маань одоо ингээд хамтран ажилласан талархлын бичиг, татварын албанаас бас өөр ширгүү гэсэн талархлын бичиг 3-4 жил дараалан бас бид нар авлаа. Нийгэм халамжийн хэсэгтээ бол хайраа хуваалцах, хайрын бодоо тараах, чуулгандаа өвдсөн хүмүүсийг эргэж тойрох, тусалцаа хэрэгтэй хүмүүстэй гараа сунгах зэргээр
одоо нийгэмд одоо ямар хэрэгцээ гарсан тэр чиглэл рүү бид нар хурц ажиллахыг хичээдэг. Бид жил бүр Христийн сайн мэдээг түгээж авралын зарын аялал зохион байгуулж хөдөө орон нутгийн чуулгануудыг дэмжин алслагдсан айл өрхүүдэд хүрчүүлчлэх сүнслэг болон хүмүүнлэгийн туслалцаа үзүүлсээр ирлээ. Баян хонгор, Хинтийн бэндэр, Эрдэнэт, Төв аймгийн Санд, Мөнгөн морьт, Чойр, Завхан аймгийн Тосон цэнгэл, Хөх хот, Дундговь, 61-р гарам зэрэг бүс нутгуудад бид 5-7 хоногийн хугацаатай аялал хийж сургалт, семинар, тэмцээн уралдаан зохион байгуулан хүмүүнлэгийн тусалцаа хүргэж Бурхны хайрыг түгээсээр байна. Чуулган гэдэг бол сайн мэдээний үйлчлэлийг одоо хийх зорилготой дэлхийд Есүсийн нэрийг одоо тунхаглаж дэлхийн хүмүүсийг одоо Христийн дагалдагч болгох зорилготой одоо ийм үйл ажиллагаа явуулах одоо гол үүрэгтэй. Тэгээ үүний хүрээнд манай Эвэлийн ор цуглааныхан хөдөө орон нутгуудад байгаа энэ чуулгануудыг халамжилж дэмжих одоо энэ үйлчлэлүүдийг ингээд өнгөрсөн жилийн туршид маш одоо амжилттайгаар бас тууштайгаар бид нар ингээд хийж ирсэн. Манай цуглаанд үүсгэн байгуулагдсанаас хойш 2009-оос 2010 онд 260 хүн, 2011-ээс 2018 онд 640 хүн, 2022 оноос хойш 240 орчим хүн Бурхны сайн мэдээг сонссон байна. Эвэлийн хурд цуглаан бол үнэхээр Бурхны цацсан үр юм. Бид өөрсдийн үйл ажиллагаа явуулах эрхийн хүрээнд 2022 онд Монголын Баяр хөөрийн наадмыг эх орондоо зохион байгуулж, Улаанбаатар хотоос гадна томоохон аймагуудад зохион байгуулав. Энэ бол олон хүнийг Бурханд итгэх боломжийг нээж өгсөн үйл явдал хэдий ч нөгөө тэгүр эрсдэлтэй алхам байлаа. Биллиграмын сайн мэдээний нэгэмлэгээс бол ерөнхийдөө зохион байгуулалтуудыг хийгээд мөнгө санхүүгээр дэмжиж ингээд хийхэд бэлэн болсон байсан хэдий ч гэсэн яг Монгол улсад хуулийн дагуу одоо аль бие ёсоор энийг хийх тэр байгууллага сүм цуглаан маань сараахан олдохгүйсэн. Эвэлийн хурд цуглаан яг өөрийнхөө нэр дээр аль бие ёсоор хариуцж зохион байгуулж 2 жил томоохон энэхүү одоо сайн мэдээний үйл ажиллагаа хийсэн байдаг. Христэд итгэсэн хүн тэнгэрт автай, газарт гэр бүлтэй болдог. Үндэстэн бүрийг нэгтгэн нэгэн гэр бүл болгох нь Бурхны хүсэл юм. Зүрх сэтгэлээ нээж бие биенээ хүлээж авдаг газар бол чуулган юм. Биднийг бий болгож байгаа хамгийн чухал зүйл бол Христийн биеийг бүрдүүлэгч, итгэгч ахын дүүс та нар минь өвшөө гэж би бас хэлмээр байна. Манай цуглааны нэг онцлог бол үнэхээр халуун дотно. Бид нар одоо 7 хоног бүр уулздаг учраас одоо өөрийн хамаатнуудаасаа илүү ингээд байнга уулзж байгаа. Бүр яг нэг гэр бүл шиг болцгооцсон. Магадгүй хин нэгний хувьд цуглаан дээр ирээд таних хүн байхгүй эсвэл бол ганцаараа гэд санаа зовж байгаа бол та битгий санаа зовоорой. Таныг яг л гэр бүлийнхаа нэг гишүүн шиг хүлээж авах тийм Христийн хайр бэлгсэн хүмүүс таныг хүлээж байдаг шүү. Сүм чуулган бол цусан төрлийн холбоо хүч онцгой замаар нэгдсэн гэр бүл байдаг. Тиймдээч бид жаргалтай, зовлонтой, бүх хил цаг мөчтөө хамтдаа байж хуваалцсан улсаар ирсэн юм аа. Манай цуглаан маш олон хүмүүсийн амьдралд гэрэл гэгээ утга учирыг авчирсан. Тэгээд миний хувьд ч гэсэн жинхэнэ гэр бүл маань, жинхэнэ түшиг толгой маань болсон ийм талархмаар зүйл байгаа. Анх цуглаанд яваад удаагүй байхдаа мөөгийн ахлагч, лавгийн ахлагч нар уцаар залгаад цуглаандаа ирээрээ ихээр төвөгшөөгөөд ямар хэцүү юм бэ? Хагас бүтэнсэнд нэг амарх юмсан гэж боддог байсан. Энэ бодлоо одоо бодохоор би үнэхээр ичдэг. Сэтгэлийн амьдралаар амьдраад Бурхныгаа хүлээж авах тийм одоо хугацааг бол би одоо бас яста хий харамсалтай одоо тэр химс шүтэнийг шүтэж явах тийм олон жилүүдийг одоо юунд ингэж гээгдүүлвдээ гэж бодхоос үнэхээр харамсдаг. Манай гэр бүлийн маань хүмүүс хөндөвдөөд тэгээд байшингаа цааш нь барих боломжгүй болоод хаашаач хандхаа мэдгүй хэцүү цаг үед санхүүгээр болон залбирлаараа болон бусад зүйлээрээ туслаж бит хоёрыг айгүй сайхан өргөөг минь барьж гүйцээж өгөөд бас үнэхээр бүх зүйлээрээ туслаж дэмжиж босгон байгуулж өгдөгт баярлалаа. Бурхан биднийг зүгээр нэг хамт олонны хэмжээнд бус нэг итгэл дээр бат суурилсан нэгэн гэр бүл болгосон. Итгэл, хайр, хүндэтгэл дээр тогтсон энэ андан харилцааг Бурхан өөрөө бүтээж баттгаж бидний зүрх сэтгэлд нэгийхэ гэсэн уялдаа холбоог өгсөн. Энэ бол хүний хийж чадах зүйл биш, харин Бурханы хайраар боломжтой болсон үнэт бэлэг билээ.
миний өөрийн тулсан амьдралын талаас илүү хувийг би эвэлийн ур цуглааныхантайгаа ингэж хамт өнгөрүүлсэн байна. Бид нар хамтдаа баярлах үедээ баярлж, за бие биендээ гомдох үедээ гомдож, тунирх үедээ тунирхаж, энэ 20 жилийг баяр хөөр бас нулимстайгаар ингээд өнгөрүүлсэн байна. 8 удаа дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд явна гэдэг бол манай спорт өөрөө бүх зардлаа гаргадаг. Бурхан Тэнгэрээс мөнгө унгааж ирэхгүй, харин манай итгэлийн ахын дүүс болоод эргэн тойрны хүмүүсээр минь дамжуулаад одоо энэ олон удаа Европ руу дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох тэр бүх санхүүг болгож ирсэн. Тус цуглааны хүүхдийн цуглаанаас эхэлсэн жижигхэн алхмууд өнөөдөр олон салбарт амжилттай манлайлагч залуусыг төрүүлжээ. Өсвөрийн цуглаанаар дамжиж итгэл үнэмшил үнэт зүйлээ баттган төлөвшсөн тэд олон төрлийн мэрэгчлэр гадаад татварт сурч боловсрч байна. Өнгөрсөн хугацаанд хүүхдийн цуглаанаар мань дамжуулаад маш олон хүүхдүүд бурхан дээр ирж бурхантай уулзаж бурханыг таньж мэдэж авсан. Тэгээд манай хүүхдийн цуглаан бол эцэг эхчүүд нь цуглаанд суух үед хүүхдүүдийг нь хардаг газар бол ерөөсөө биш. Бид нэр яг мөргөл ямар явагддгийг тэр адилхан процессор явуулаад хүүхдүүд маань тэр мөргөлийн бүхэл цагаар дамжуулаад бурхантай уулзах, бурханыг таньж мэдэх юм боломжийг олгодог. Миний хувьд болохоор бүр гидсэн дахаасаа цуглаанд явсан. Хүүхдийн цуглаан, өсвөрийн цуглаан, залуучуудын цуглаан гээд хамрагцаар ирсэн. Өсвөл мөрөөдлийн төлөө тууштай залбирсны эцэст бурхан надад өөрийнхөө тавилсан цаг хугацаанд миний залбирлын хариултыг өгсөн. Анх хүүхдийн цуглаанд яваад тэгээд 12 настайгаас өсвөрийн цуглаанд яваад хөгжим сурсан. Бид бурхны дотор нөхөрлөөд хамтдаа суралцаад тэгээд Infinity гэдэг хамтлагийг байгуулсан. Бидэнд өгөгдсөн ийм бэлэг авиас гэж хардаг болохоос биш, ингээд бид нэр өөрсдөө чаддаг, ингэдэг, тэгдэг гэж юусаа хардггүй. Энэ бол ингээд бурхны өрөөл гэж хардаг аа. Тэгээд бурхан биднийг энэ хүртэл маш олон зүйлсээр өрөөсөн байна. Зөвхөн хүүхэд залуу үе гэлтгүй чуулганы маань олон итгэгчид боловсрал, урлаг, спорт, бизнес гээд нийгмийн бүхий салбарт итгэлээ харуулan гэрэл болж эерэг нөлөөг хайрыг түгэж байна. Эвэлийн хор чуулганы итгэгчдээс Баясгалан, Батсуур, Төвшин Цэнгэл, Мөнхбаатар, Ариунтуул, Дүгэр, Сувдаа гэсэн итгэгчид Библийн сургуулийг амжилттай төгссөн бол Чамин Чулуун, Жаргал сайхан, Тогоохүү, Гард гэсэн итгэгчид Монголын Библийн сургууль болон Улаанбаатарын Библийн сургуульд амжилттай суралцж байна. Эвэлийн хорын ахмадууд бол бас итгэх шармалттай бас энэ сүм чуулганда явдаг, бас үйлчлэлээс гадна ингээд бас өсдөвчгийн тулд энэ Библийн сургуульд, хорын сургуульд одоо ингээд орж суралцахаар болоод суралцж байгаа. Өнөөдрийн эвэлийн ур чуулганы олон одоо энэ үйлчилж байгаа энэ хамт олон үйлчлэлийн баг, залуучууд, томчууд, хүүхдүүд гээд энэ олон гайхалтай эзэн доторх нөхөрлөл одоо өнөөдөр бий болж хөгжиж бид бас хил хязгаар маань тэлж эзэн биднийг олон талбарт бас үйлчлүүлж олон талбарт биднийг бас амжилттайгаар эзэн удирдах байгаад үнэхээр талархалтай байдаг. Энэ 20 жилийг түүхийг бүтээлцэхэд одоо бидний ах эгч нар маань одоо маш их зүрх сэтгэл зориулалт тэдгээр зүйлсийг гаргаж исэн шиг одоогийн манай залуучууд маань цуглааныхаа бас ирээдүйг авч явах хүмүүс нь та нар юм шүү гэж хэлж байна. Өнөөдөр магадгүй та цуглаанд яваад 20 жил биш юм аа гэхэд 5 жил эсвэл та 1 жил эсвэл та 1 сар цуглаанд явсан ч байж болно. Гэхдээ та бол эвэлийн ур чуулганыг бүрдүүлж байгаа эд эс бөгөөд Христийн бие болох сүм чуулганыг бий болгож байгаа гайхамшигтай үн цэнтэй нэг юм шүү. Үргэлжлүүлэн бид эзэн Есүс Христийн алдрын төлөө хамтдаа үйлчлэх дараачийн 20, 30, 40, 50 жилүүдийн одоо эхлэл юм аа гэдгийг би та бүхэндээ бас сануулan уриалахыг хүсэж байна. Тэгэхээр хинч өөрийгөө би бол ийм нэгэн, би бол тийм нэгэн гэж бүү голоосоо гэж би та бүхэнд хэлхийг хүсэж байна. Учир нь бурхан агуу юм аа. Халелуя. Бурхан өнөөдөр хүчтэй, агуу, тэр итгэмжтэй учраас тэр өөрийн сонгосон дуулууртай нэгнээр дамжиж ажилдаг юм шүү гэдгийг би та бүхэнд сануулъя. Бидний алхам бүрийг бурхан чиглүүлж, сорилт бүрт тэр хүч чадлыг өгч, амжилт бүрийн цаана бурхан өөрөө ажиллаж байсан гэдгийг бид өнөөдөр гэрчлэгтээ таатай байна. Ийхүү бидний үйлс дуусах биш. Бурханы хувиршгүй хайраар
цаашид улам үргэлжлэн тасралтгүй үргэлжилж өрөөгдсөн он жилүүдийн эхлэл болж байна.